Маань мэгзэн зэгзэн мэдгүй юу? Умааны өднийх нь сайхан шүү дээ. Одоо яаж ч утсан тэр үгнийх нь үндсэн тийм гоё юм багчлаа тийм ээ. Энэ ертөнцийн. Умааны бадны хүн тэгж 6 жил хамаг амтны тусын тулд. Тий, уваа гэж орж хүүхэд төрөөд хүм гэж төгжиж өгч учраас тэр хоорондох цаг Умааны бадны хүм гэдэг гэж ярьдаг юм л л дээ. Тийм ч байж болно. Үхлийн талаар зааш хоёулынгийн нэг мэдэхгүй ярьж чадахгүй хоёр юм дэр байд. Тэр хоёрыг үл чивтэр өстой. Чивтэрээр болохгүй тэр үүлийн үрмөр гэдэг. Заримдаа нэг ингээд өгчмөр санагддаг ч юм уу өгцөн одоо тэр найз өнгөрсөөхөд бодмоор санагдахгүй байна. Энд ч байна. Хүн болон зовлонтой шүү дээ өөрхий. Тэр чинь надад ч тохиолдсон. Зүгээр тэрийг давтдаг тийм нэг өөр юм байгаа байхгүй. Тэр үе тэрийг сайншруулах хэрэгтэй. Тэгэл давчихна. Давж исэн зөв. Нэг хоёр даваад ирэхлээр давж исэн зөв гэдгийг мэддэг болчихдог байхгүй. Яг тэгж бодсон үе хэдэн он байсан бэ? Нэг өгчтэй юм гэж боддог ч юм уу. Булганы нас орох үед нэг тийс бодож ирсэн шүү. За. Цаг үеэсээ ганцаараа үлдсэн живжиг нэг сонирн болчихсон үстэй нэг мундаг хүн байсан л дээ. Тэр мундаг хүн ч көгжмөнд дэвцсэн күү шүү дээ. Көгжмөнд ясаа. Көгжмөнд дэвцсэн күү гэж юм аа. Яг нэг кинонд яриад байдаг үстэй хотод нэг күүವಿ номонд дэвцсэн күү гэдэг чинь тэр киноор би булганыг шаалдаг. Хотод нэг күүви 13 дахь хаалт көгжмөнд дэвцсэн күү гэсэн. Одоо тэр нэг аавын дойжих хугацаанд юу болж авсан бэ? Одоо шинэ харанга одоо лавсрын ч юм шинэ тавгаг бүрдүүлээд зэвсгэлж одоо оюун санаагаа зэвсгэлж гарч ирсэн үү? Тиймд байхаар шүү дээ тий. Нөгөө л эргэж ирээд хийн гэсэн юмнууд бол бодсон байгаа шүү дээ. Тэгэхээр би энд юу хийдэг байлаа? Тэрийг өшөө цааш нь үргэлжлүүлнэ л гэсэн үг. Жишээлбэл би нарыг хайрлаа гэдэг дуу зохиосон. Нарыг хайрлаа тий. Тэгээд тэр бадагнууд дотор нь болохоор бүх юмыг хайрлаж байгаа. Тэг юмлаа дээр гараад тийм бодол төрсөн. Мөр харахгүй юу? Гуруулаа хоёр дүүт. Салхилаа. Дүүнэр минь энэ салхи жоохон өшөөхөн хүчтэйхэн гэвэл гуруулаа яах вэ гэсэн чи манай хос хоёр тийш явах нь штэ яа гэж. Бид нар тийм өчүүхэн гэдгийг мэдчихвэл те айж явах хэрэгтэй, хайрлаж явах хэрэгтэй. Бүхэн нар уйхан замбтын наран гээд монголчууд аль эрт дуулсан байгаа зү. Юу нэг нэгийг хайрлах, аль эзэн нэг нэгийг хайрлаж мэдээд, орчлон хайрлаж мэдээд цаар тэнд нарыг хайрлаж сууж авчих. Энэ эмэгтэй хүүхний бүсгүүчүүдийг та нэг өөрөөхөө нэг гоё тайлбарлаа. Бүсгүүхэн гэж. Диваажингаас жиргэн санагдах Монголын удам нутаг минь. Дэрэгдээсэн ч голдомгүй хэрэг монголжингоо бүсгүй минь. Дэлхийн цуутныг төрүүлсэн монголжингоо бүсгүй юм шүү. Диваажин гэмээр ховрох нь Монголын удам нутаг юм шүү. Тэр жил бодсон шүү дээ. Тэрэгт явсан тийм. Ганцхан миний чи энэ гэдэг дуу муу бол бас жоохон байдгүй үстэй. Бүх Монгол ээжийн тухай дуулдаг. Тийм ээ. Сэрэгт явсан 6 жил цэргийн хөгжимчин. Нөгөө юуны хүүхд байхын нөгөө хөгжмийн цэргийн нэгдсэн дээд сургуульд. Өө зөө. Одоо ямар хөгжим бэ? Би бол олон тороо болдог байхгүй корнет. Нарийн бүрээгэндээ. Сайхан байсан. Одоо гэр бүлтэй бас байна. Танилцуулж болох уу? Тэгэхээр тухай одоо нэг ярихд ирдэг юм шиг л жоох санагдчихлаа. Энэ таны чинь ингээд агаар нэг баахан хүмүүс явдаг байл шүү дээ. Яг ийм сахин өмдтэй тий. Яг миний эргэн тойрны л нэг үжил бодолтой хүмүүс л гэсэн үг. Цөөхөн юм ирлээ л тий. Болж өгвөл болцоо нь бол ахиухан сони юм хийчих санаатай. Тийм л хүмүүстэй. Тэрийг одоо бүгд байнга холбоотой байх. Байнга. Би тэднийг нэг айл болгож өгсөн. Нэг хооронд ойлголцохгүй байсан шүү дээ. Би тэр үе ярьж байсан шүү дээ. Хоорондоо би ойлголцохгүй л байна. Түүнээс бид айгуу сайн байхгүй Монгол хүн чинь гэж. Ойлголоод өгсөн байхгүй. Надад ч жоохон хэцүү ажиллах бол та би нөгөөдөл тэгээ бүгдээр нэг нэгээр нь ярина. Бид нар болохоор нэг юм ярина. Сэтгэл зүйч юм шүү. Бараг сэтгэл зүй. Гэхдээ одоо тийм өвөө ажил хийж байгаа гэсэн үг шүү дээ. Хүүхдүүдээ ихтэй настай байлгах гал те. Бүгдөө л айл өөр айлд өссөн те. Тийм шал өөр айлын хүүхдүүд мөртлөө ингээд нэг байж болдгийн шүү. Айрам гэдэг чинь тэрийг хэлдэг шүү дээ. Одоо би цэргийн дарга юм да. Тэгжил болно. Тэр хамгийн их айдаг юм байна. Юунаас айдаг вэ?
Нэг амар юм байхгүй хөө. Ээж мэжигээл амар голыг харлуулаад одоо гонтойгоос тэгэл хүүлчүүл бурхан минь. Тийм юмнаас л яах. Одоо ээж чинь хэдэн настай юм бэ? 60 эдтэй. Би мөн ээжийг цаашлуулдаг. Надаас 19 хийх ч юм уу зайлшгүй. 19 хийх. Тэгэл амьдрал заагаал гэдэг цаашлуул. Айлын том үү? Тийм. Тамхи одоо хэдэн жил татж байна? Тамхиг Тамхиг өстө татсан өнөө цэргийн хөгжимд очиод тэгэл багасаа. Би өөр багасаа хөгжимд орцсон шүү дээ. Тэгээд дандаа ах настаа суугайсан гэсэн. Тамхихгүй нэг жоохгүй шүү дээ. Тэгээд ислам энэ тэнд болон тохой тэгэл өөр багасаа л ээж миний тамхитай нэг хэрүүл хийдэг юм уу? Санаачлагч Толь сонин 2012 онд Дэлхийн сөнхүү оюуны олимп хал зэлтгэлийн уралдаан шагналын сан 1 сая төгрөг хамтран зохион байгуулагч UB Palace донж төв үгэн дөвдөдгүй хүнийг саваагаар гөвшөөдөж нэмэргүй 2012 онд Дэлхийн сөнхүү оюуны олимп хал зэлтгэлийн уралдаан Монгол орн яг хэдэн он гэхэд ирэнд хөгжсөн одоо хөгжилтөө зөв одоо монгол жинхэнэ хүмүүсээр оюун усан хэлбэл гэж. Тийм. Гэхдээ хурдан хувь сайн байна штэ. Зүгээр яг миний одоо чи итгэлийг асууж байна уу те? За 15 жилийн дараа. Одоогоос те. Одоогоос. Тэгэхээр чинь 2025. Эсвэл гоё тоогоор ч юм уу 2022 оноос ч юм уу. Их гоё болох байлгүй нэг төрүүлээд урагтан давхад байхгүй гэхнэ дэлхийн энэ улсуудтай 100 холбоол те. Гэхдээ нэг ингэ манай зөвнөр юм хийж чаддгийг. Тий. Манайд бас юм байдгийг ингээд нэг тийм л амьдрмаар шүү дээ. Нэг хуралдаад яах вэ? Төрөнд нь байж үдсэн юм чинь хүүхдээс. Тийм биз дээ. Надад энийг Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгочвол хамгийн түрүүнд жишээ тэгж бодвол хамгийн түрүүнд юу их вэ? Хамгийн түрүүнд би малчин хоёроо баяжуул. Хөдөөд амьдрахыг амар их санал болгоно. Хөдөөжүүлэх гэж юм үү яг муухай. Үгүй хичээлөөтэй байл. Тэгтээ гар утастай кабелтай нөгөө хэрэгтэй компьютер юу вэ? Бүгдээр байна. Материалын талын юмнууд. Тийм. Засмал зам мам тэр наашаа цаашаа явахад проблемгүй. Би тийм малчинтай байна. Тэгсэн мөртлөө яг л бас энэ бичээрийнхаа юм идээл. Би яг тэр хоньны мах идэж байгаа хүмүүр шүү дээ. Би тэрэндээ л тэгж байхгүй. Тэгвэл бид монгол хүн гэж би бодож байгаа шүү дээ. Одоо явуулж байгаа энэ төр засгийн бодлогыг шийдвэрийг зүгээр ингээд иргэн хүний хувьар харахад шүүмжлэлтэй хамдаад хэлж арайчтай бас гэж хэлчихэр юм байх юм. Төрийн төлөө хотноо зөвхөн гэж нэг байдаг те. Гэхдээ гэрээ засан, бие засан, төрөө засан тэгэл бас үг байх. Миний үгийг үг гэж одоо сонсвол жоохон хурдламаар л түүнээс биш би нэг одоо яарав юм болов эсвэл хурдан сайхан болчих гол амьд байхдаа сайхан юм үзчих гээл. Би тэгээгүй юм шүү. Миний хүүхэд төрний хүүхэд энэ төр нэг гоё цэцэрлэгтэй хотын гудамжаар алхаж ямаар шүү дээ. Цэвэрхэн сайхан. Хайхаа юулгүй. Шүн гэрэл чидэнтэй. Нэг гоё хот байж идэг үстэй. Орон орсны дараа хороол нэг гоё болдог шүү. Тийм. Хүмүүс тийм сэтгэлийн тийм юм нь хөдөлдөг. Нэг цаг үе байдаг шүү дээ гоё амьдралын. Дайны дараа мараа хүмүүс аягүй гоё болдог үстэй. Тийм. Яг тэрүүн шиг болно хоо гэж би бод. Одоо манай ерөнхийлөгчнөр хэд 4 дахь ерөнхийлөгч л тийм хэлбэг төрч. Энэ ерөнхийлөгчнээс яг алийг хамгийн Монгол улсын бас нэг төрийн дэргүүн байх хүн илүү ойрхон байж дээ гэсэн зүгээр одоо урлагийнхан бол мэдрэмжтэй шүү дээ. Хин нь? Тэрийг бол чивтэр ярьдгүй гэсэн. За. Алдас болно нэрш. Тэнгэр тэр ширээнд тэнд сэнийгээ суулгахаа тэнгэр мэднэ. Түмэн олон мэднэ. Тийм. Суудсан л ойр тэр суух ёстой болоод сууж байгаа. Би тэгж ойлгоо. Ер нь бол төрийг бол маш дээддэг л хүмүүс байдаг тий. Эмээлтэй адилхан шүү дээ. Эмээлийг амар гоё гэж боддог. Амар хүндэлдэг үстэй монголчууд уус. Эмээлээ дээрэлж унтна. Хамгийн гоё мөнгө зэн хамгийн маа тэрэндээ шингээч. Тэр хин намрын инквест нэг морин дээр мортчих байгаад нэг эмээлтэй унаа. Нөгөө мориноос унаа. Нэг тийм зур гарсан шүү дээ. Газар мазар сонин газар байсан байж болно шүү дээ. Би жимээ дандаа илэмтэй ярих гэдэг болохгүй шүү дээ. Далд юм байна шүү дээ. Морины хөл тусчдаг үстэй хэр явж байгаа. Тэгэхээр шийгээд мэгээд яваад өгөх гэсэн юм.